1970-ад оноос эхлээд Аз холын Африк тивд орших Уганда улс нь дэлхийн нийтийн анхаарлын төвд орж ирсэн байдаг. Гэхдээ энэхүү Уганда гэдэг улс өөрийн үзэсгэлэнт байгаль эсвэл өөрийн өвөрмөц хэд соёлоороо бус харин цуст дарангуйлал айдас дээр тогтсон дэглэмээрээ дэлхийн нийтэд танигдж эхэлсэн юм. Угандаг тухайн үед 20 дугаар зууны хамгийн цуст дарангуйлагч Иди Амин удирдаж байв. Иди Аминийг хүмүүс Африкийн Хитлер, цуст генерал, зарим хүмүүс бүр хүний махан эдшд дарангуйлагч гэх мэтээр нэрлэдэг. Түүний засаглалын он жилүүдэд Уганда даяар олон зуун мянган хүн ор сургууй ялга болцгооч, шоронгууд гэмт хэрэгтнүүдээр бус, харин игд жирийн энгийн иргэдээр дүүрч, айдас гэх мэдрэмж ард түмний хувьд өдөр тутмын хэвийн мэдрэмж болон хувирчээ. Иди Амины засаглалын жилүүдэд дунджаар 300 мянга гаруй хүн зөвхөн түүний шийдвэрээс болж амиа алдсан гэдэг тоо баримт байдаг. Энэ хүн маань гэтэл яг үнэндээ их сургууль төгсөөгүй, тэр байтугай улс төрч биш, бичиг үсэгч маш муухан гадарладаг ийм л хүн байв. Түүний ажил амьдралын карьер колони арми энгийн нэгэн цэргээс эхэлжээ. Тэгэхээр ийм хэмжээний боловсралгүй, бичиг үсэгч байхгүй, энгийн нэгэн цэрэг байсан хүн хэрхэн бүхэл бүтэн улс орныг атхандаа оруулаад зогсохгүй. 90 үеийнхэн хамгийн аимшигтай цуст дарангуйлагч болсон түүх их сонирхолтой. Сонирхолтой боловч давхар бас сургамж дагуулж явдаг түүх. Тэгэхээр өнөөдрийн дугаараар энэ хүний бүхий л амьдралыг ярих болно. Яагаад Иди Аминийг ард түмэн тэгж ихээр баатар мэт ихэндээ үзэж байв. Түүнийг төрийн эрхэнд гарахад цаагаараа ямар их гүрнүүд Иди Аминд тусдаж байв. Яагаад ихэндээ тэрээр барууны орнуудтай холбоотон байж байгаад сүүлд социалист орнуудаас дэмжлэг авч эхэлсэн зэрэг асуултуудад өнөөдрийн дугаараар бүгдэнд нь хариулт өгөх болно. Здравствуй, между народ. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. Мэдээж хэрэг Иди Аминийг цаг үеийнхэн хамгийн аимшигтай цуст дарангуйлагч болно гэж түүнийг хүүхэд байхад нь хинч төсөөлөөгүй нь тодорхой. Тэр эрх мэдэлтэй, нэр алдартай, мөнгө төгрөгтэй айлт бус харин нийгмийн хамгийн ядуу давхаргад мэндэлж хүүхэд насд нь туйлын харгас ширүүн орчинд өнгөрсөн юм. Түүний яг төрсэн газрын талаар, төрсэн оны талаар албан ёсны баримттай мэдээ байдаггүй. Гэхдээ ямар ч тач Иди Аминийг албан ёсоор буюу бичиг баримтан дээр 1928 онд Угандагийн баруун хэсэгт орших нийл мөрний айсав газрын хаанигтээ төрсөн гэж үздэг. Түүнийг хорвоод мэдлэх үед Уганда улс Британий эзэнт гүрний мэдэлт буюу Британий колони байв. Энэ ч утгаараа колони 90 үед Африкт бичиг баримт бүртгэлийн систем хөгжөөгүй байсан учраас түүний төрсэн газар болон төрсэн он сар өдрийг нарийн тодорхойлж чаддаггүй. Ямар ч тач Иди Амины гэр бүл дэндүү ядуу байсан учраас эцэг нь гэр бүлээ орхин амиа бодон зүхтаж, харин ээж нь Аминыг ойр ганцаараа өсгөж хүн болгосон гэдэг. Түүний ээж уламжлалт эмчилгээ хийдэг, нэлээд шашин шүтлэгтэй эмэгтэй байсан гэх мэдээлэл бий. Иди Амин бага байхасаа сургуульд огт суралцаагүй, сурах боломж байгаагүй ч юм уу, эсвэл ойр хавьд нь сургууль байгаагүйтэй ч холбоотой байж мэднэ. Гэхдээ тэрээр хэдийгээр бичиг үсэг сураагүй, мэдлэг боловсролын хувьд хоцрогдсон байж болох ч Иди Аминд багаас нь нэгэн онцгой чанар байсан нь биеийн хүч асар өндөртэй хүүхэд байв. Улмаар өсвөр наснд хүрэх үедээ 1 м 93 см хүртэл өндөр болж дан ганц өндрөөр зогсохгүй төрөлхийн булчингийн хөгжил сайтай гэх мэтээр бусад хүүхдүүдээс шууд ялгарч эхэлжээ. Нэгэнт биеийн хөгжил нь сайн байсан учраас боксын спортоор хичээллэж орон нутгийнхан хэмжээнд нэлээд нэрд гарч танигдж чадсан байна. Ер нь царай төрхийн хувьд тийм ширүүн төрхтэй, бусдаас хэд илүү хөгжсөн бие бэлтэртэй гих мэтээр хүмүүс түүнээс бага зэрэг эмээдэг байж, иймээс яг энэ төрх, яг энэ байгалийн өгөгдөл нь түүний ирээдүйн замыг тодорхойлох эхний дохио болсон юм. Түрүүн хэлсэнчлэн тухайн үед Уганда улс нь Британий эзэнт гүрний колони байсан учраас Иди Амин насанд хүрээд колони аримд элсэв. Колони арим гэдэг бол залуу ирчүүдэд тэр ядуу зөвдүү амьдралаас савцгааж, ядаж хоол хүнс хангамжтай орчинд амьдрах, цаашлаад тушаал дэвших гээд тэдэнд хамгийн түгээмэл байсан цор ганц боломж нь колони арим байсан гэж хэлж болно.
Иди Амин яг энэ шалтгаанаар бусад залуусын адил айрамд эвсэв. Тэр үед Британий Африк дахь колони айрам бол өнөөдрийн айрмаас эрс ялгаатай байв. Тэнд маш өндөр сахилга бат хэрэгжиж, мөн хүний эрхийн ойлголт гэх мэт зүйлс хөгжөөгүй байсан учраас хүчирхийлэл гэдэг бол асуудлыг шийдвэрлэх хамгийн түгээмэл хэл болж байв. Иймээс олон түүхчид Иди Аминийг колони айрамд аль хааж байхдаа хүчирхийллийг хэвийн зүйл мэтээр ойлгож, тэр ойлголт нь насан туршид нь өөрт нь дагалдан суусан гэж үздэг. Колони цэргүүд ерөнхийдөө тухайн үед ямар байдлаар ажиллагаа явуулж байсан бэ гэвэл Африкийн өнцөг булан бүрт салан тусгаарлах хөдөлгөөнүүд, тусгаар тогтнолын давалгаанууд явагдаж, Британий эзэнт гүрнээс салахыг хүссэн тийм уур амьсгал давмгаж ихэлсэн цаг үе байв. Харин Британий засгийн газраас тэдгээр босгочдыг дарж авахын тулд колони армийг илгээж, аль болох олон босгочдыг устгаж, тэднийг хөнөөх тушаал өгдөг байв. Ингээд Иди Амин тушаал биелүүлж хүн алж эхэлжээ. Нэг ёсондоо бол колони армийн жинхэнэ цэрэг болж чадсан гэсэн үг. Улмаар 1940 оны сүүлчээр Иди Амин зүүн Африк руу илгээгдсэн байдаг. Тэнд очиж бослого дарах, хүн алах, хэвийн аюулгүй байдлыг хамгаалах, колони дэг журам тогтоох гээд маш олон үүргийг гүйцэтгэж эхлэв. Гагцгүй эндээс л түүний амьдралын цоошин хуудас эхэлсэн гэж үздэг. Хэдийгээр мань хүн бичиг үсэггүй боловсралгүй боловч тушаалыг ёстой яг таг биелүүлдэг. Мөн өнөөх айдас төрүүлэм төрхөөс нь болоод хүн бүхэн өөртөө нь аятайхан харьцдаг байсан байгаа юм а. Нэгэнт тэр бусдаас хэд ялгарч байсан тул цэргийн удирдлагууд түүнийг онцолж харж илүү хүнд хэцүү үүрэг даалгаварт томилдог болов. Бүр илүү халуун цэгүүдэд, бүр илүү хүнд орчинд, ширүүн тулаануудад оролдог болсон гэсэн үг. Хамгийн гол нь хүний эрх хөгжөөгүй тийм цаг үед, тийм нийгэмд Британий засаг захиргаа, цэргийн дарга нар тэр тусмаа хар арьсд босгочдыг ёстой л хайр найргүй хядаж авдаг байсан. Иди Амин тэр бүх аллах хядалхыг ямар ч эргэлзээгүйгээр шууд тушаалын дагуу хийдэг байж, зөв буруу гэж бодох ямар ч сонирхол өөрт нь төрдөггүй байсан. Эсвэл тэгж бодох чадвар магадгүй өөрт нь байдаггүй байсан байж мэднэ. Улмаар хамгийн хүнд хэцүү даалгавруудад явдаг байсан явдал, дээрэс нь юунаас ч айдаггүй эр зоригтой зан чанар, төрөлхийн бие бядрын хүчтэй өгөгдөл гээд энэ бүхнээрээ бусдаас ялгарч байсан тул цэргүүдийн дунд нэр хүндтэй болж эхэлсэн юм. Нэр хүндтэй болохоор юу болох вэ? Мэдээч хэрэг тушаал дэвшин. Ингэж тушаал дэвшсээр Иди Амин амьдралынхан маш олон жилийг зөвхөн цэргийн албанд өнгөрөөлөв. Улмаар 1962 онд Уганда улс тусгаар тогтносны дараа гарч Иди Амин айрамдаа үлдэв. Цагийн ороо бусгай цагт айрамдаа үлдэж чадсан учраас тэр улам бүр үнэлэгдэж Угандагийн шинэ зэвсэгт хүчтэй хамгийн чухал хүмүүсийн нэг болж чадсан. Энэхүү амжилт нь түүний дан ганц карьерийн амжилт байсангүй. Юу гэсэн үг вэ гэвэл чухал хүн болсноор Иди Амин эрх мэдэлтэй болж эхлэв. Ингээд мань хүн улс төрийн хүч болон эрх мэдлийн амтыг амьдралдаа анх удаа биеэрээ мэдэрч эхэлсэн байдаг. Энэ мэтээр цаг хугацаа өнгөрсөөр 1970 он болов. Уганда улс тусгаар тогтнолоо олж аваад тэмч удаагүй байсан. Иймээс Угандагийн улс төрийн тогтолцоо хараахан арай тогтвордон бүрдэж амжаагүй байсан байгаа юм а. Гэтэл яг энэ үед улс орон дотор эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн өрнөж, зэвсэгт хүч нь дур мэдээж шийдвэр гаргах буюу засгийн газартаа захирагдахгүй байх явдал газар авч, цаашлаад аваг аймагуудын зөрчил улс орон даяар улам бүр гүнзгийрч, Уганда улс ерөнхийдөө дотроосоо задарч хуваагдах шинжтэй болж эхлэв. Тухайн үед Угандагийн ерөнхийлөгчөөр Милтон Обате гэх хүн сонгогдсон ажиллаж байв. Энэ хүн өөрийн эрх мэдлийг айрам дээр суйрлан хадгалах оролдлого хийжээ. Гэвч яг үнэндээ айрамд Иди Амин цаагаараа бол ерөнхийлөгчөөс илүү нөлөөтэй хэдийнэ болчихсон байв. Мөн энэ үед Иди Амин бас генерал сол хүртсэн байлаа. Эхэн үед ерөнхийлөгч Обате болон Иди Амин хоёр дотн харилцаатай байсан. Гэвч нэг их удалгүй эрх мэдлийн зөрчил бий болсноор нэг нэгэндээ итгэхэ бодж эхэлжээ. Ерөнхийлөгчийн зүгээс Аминыг зайлуулахын тулд хэвлэл мэдээллийг ашиглан Иди Амин авилгалын хэрэгтэй холбогдсон гэдэг ийм хуурамч мэдээллийг цацаж эхэлсэн байдаг. Нэгэнт нэр хүндийг нь муутгаж авилгалын хэрэгтэй холбосон учраас араас нь ерөнхийдөө баримтлах тушаал гаргаад улс төр болон айрмаас бүр мөсөн зайлуулах ийм төлөвлөгөөтэй байж, харамсалтай нь түүний энэ төлөвлөгөө хизээч хэрэгжээгүй юм. Яагаад гэвэл Иди Амин ерөнхийлөгчөөс нь төрүүлж хөдлөв.
1971 оны 1-р сарын 25-ны өдөр ерөнхийлөгч Абатай Сингапур улсад аль бие усны айдчлал хийж байх хойгуур Угандагийн нийслэл Кампала хотод гэнэт олон тооны танкууд явган цэргүүдийн хамтаараа дайран орж ирэв. Тэр цэргүүд хотод дайрч орж ирээд хамгийн түрүүнд стратегийн чухал байршлууд болох радио станц болон нисэх буудлууд засгийн газрын мэдхийн байрнуудыг бүсэлэн авчээ. Хотын гудамж тэр чигтээ яг л онц байдал зарласан мэт буутай цэргүүдээр дүрсэн байна. Ингээд хүмүүс юу болоод байгааг сайн ойлгож чадаагүй байтал радиогоор нэгэн мэдэгдэл явж эхэлжээ. Тэр мэдэгдлээр армийн генерал Иди Амин улс орноо аврахын тулд засгийн эрхийг гартаа авсан гэж зарласан байна. Нэг ёсондоо болоо төрийн эргэлт хийсэн гэсэн үг. Иди Аминыг бас хэмжээндээ хөөрхөн популист хүн байсан гэж хэлж болно. Тэр өөрийн үйлдэлээ зөвтгөхийн тулд армийн нэрийн өмнөөс ард түмнээ хамгаалах зорилгоор төрийн эрхийг авч байна. Учир нь Абатайгийн засаглал бүхэлдээ авилгалт автаж, эдийн засгийн асуудал улс төрийн зөрчлөөнд цэгцэлж чадахгүй байдалд хүрсэн учраас би энэ улс үндэстнийг аврах гэж, засах гэж ирлээ гэж мэдэгдэв. Хүмүүс түүнд итгэв. Эхэндээ үнэхээр түүнд бүх нийтээрээ итгэцгээсэн. Учир нь гэвэл амьдрал үнэхээр хүнд, үнэхээр ядуу байсан учраас энэ бүх зовлонтой амьдралаас нь өөрсдийг нь гагцгүй Иди Амин аварна гэж итгэв. Энэ ч утгаараа хүмүүс бүгд уг мэдэгдлийн дараагаар гудамжинд гарцгааж дуулан бүжиглэж Иди Аминийг хийсэн төрийн эргэлтийг дэмжиж буйгаан илэрхийлсгэж харамсалтай нь бодит байдал тун удалгүй өөрөөр эргэсэн юм. Иди Амин төрийн эрхийг авсныхан дараагаар хамгийн түрүүнд айрам дотор цэвэрлэгээ хийж эхэлжээ. Тэрээр өөрт нь үнэнч байж бодсошгүй гэж сэжиглсэн цэргийн офицеруудыг баривчилж, заримыг нь шууд цаацалж эхлэв. Айрам дотор хийж эхэлсэн харгислал айжмаар улс орон даяар тархаж, сар хүрээнд богино хугацаанд нэмэгдэв. Гэхдээ энэ бүхэн яг үнэндээ бас л дөнгөж эхлэл байв. Тун удалгүй Уганда улс тэр чигтээ айдас хүйдэс болон цусд хядлага, эцэс төгсгөлгүй дарангуулын бэлэгдэл болон хувирсан юм. Гэхдээ эрх мэдлийг Иди Амин хамгийн анх авсан даруйда шууд улс орноо цуснд автуулж эхлэегүй. Эхний саруудад Иди Амин маш энгийн, маш даруухан дүр төрхтэй харагдаж, цэргүүдтэй хамтдаа хооллож, захаар алхаж хүмүүстэй гар барин уулзах гэх мэтээр сайн хүний дүрээр тоглож эхэлсэн юм. Иймээс эхэндээ маш олон хүмүүс түүнийг шудраг генерал байна, шинэ эхлэлийг авчрах хүн мөн байна гэж дүгнэж эхэлжээ. Даанч энэ бүхэн тийм ч удаан үргэлжилсэнгүй. Сая ярьсны дагуу эхлээд айрам дотор цэвэрлэгээ эхлэв. Гол нь өөрт нь үнэнч биш гэж сэжиглсэн офицеруудыг цаацлахдаа огтоосон шүүх хурлаар оруулахгүй цаацалж эхлэв. Мөн нийслэл Кампала болон бусад томоохон хотуудад шөнө дунд хүмүүсийг унтаж байхад гэрийн хаягаар нь цэргүүд дайран орж ирэн гэрээс нь хүмүүсийг хаашаа гэдг нь мэдэгдэхгүй газар руу нууцаар авч явдаг болов. Нэгэнт шөнө хулгайлагдсан хүмүүс дахин хизээч харагддаггүй. Шууд л ор сурггүй алга болдог байсан байгаа юм. Улмаар Иди Амин нууц цагдаагийн байгууллага улам бүр хүчтэй болгож улс орон даяар айдсын мэдрэмжийг бий болгож эхлэв. Нууц цагдаа гэдэг нь манайхаар бол тагнуулын байгууллага. Гэхдээ зөвхөн дотоодоо буюу иргэдэд тагнах зорилготой байгууллага гэсэн үг. Эдгээр байгууллагууд хүн хүчээ нэмэгдүүлснээр манад 1937 онд болж байсантай адил их хэмэгдүүлэлттэй адилаар олон тооны хүнийг цохоод тэр тоондоо хүргэхийн тулд хаа хамаагүй хүмүүсийг барьж харгас аргаар эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгдэг болжээ. Энэ байдал хаа сайгүй бүхий л муж тусгадуудаар өрнөсөн юм. Түүний дарангуулын он жилүүдэд ойролцоогоор 300,000 гаруй хүн алагдсан байж болсошгүй гэдэг ийм судалгаа байдаг. Иди Амин гэдэг хүн бол Уганда улсын орчин цагийн хамгийн хар бараан түүх болж хувирсан хүн. Түүний дэглэмийн дор хүмүүс үгэн чөлөөтэй хэлэх нь битгий хэл. Янз бүрийн хамаагүй хүмүүстэй уулзахаас хүртэл үхтлэн айдаг байв. Нөгөө нууц цагдаагийнханд сэжиглэгдчих вийгээд гэрээсээ гаргах хэцүү болсон байгаа юм а. Иди Амин өөрийгөө улсын эцэг, ард түмний хамгаалагч гэж зарлаж байсан ч бодит байдал дээр ард түмнээ хамгаалах бус, харин ард түмнээ алж хятаж эцэг биш, харин эрлэг шиг үйлдэл гаргаж байв. Ингээд түүний улс орондоо хийж буй энэ бүх харгислын талаарх мэдээ баримтууд Угандагийн хэл хязгаарыг давж олон улсын түвшинд яригдж эхэлжээ. Дэлхийн нийтээрээ түүний харгислыг мэдэж эхэлсэн гэсэн үг. Нэгэнт ард түмний өмнө өөрийн өвнөн төрхийг илчилсэн Иди Амины дэглэм зөвхөн улс төрийн аллага ард түмнээ хөнөөж хятгаар хязгаарлагдсангүй.
Цаашлаад түүний гаргасан утга учиргүй тэнэг шийдвэрүүд нь Уганда улсын эдийн засгийг үндсээр нь донсолгож, оронгоор нь эргүүлж орхисон юм. 1972 онд тэрээр Уганда улсад амьдарч байсан Аз гаралтай иргэдийг, ялангуяа Энэтхэг болон Пакистан гаралтай худалдаачид, бизнес эрхлэгчдийг 90 хоногийн дотор улс орныг орхин гарах тушаал буулгав. Үүнийгээ зөвтгөхдөө бол ард түмэндээ хандаж Угандагийн эдийн засгийг угандачуудын гарт нь өгнө. Гадны иргэд Угандагийн баялагийг сурцгааж байна гэсэн ийм утгатай мэдэгдэл хийжээ. Яхав энэхүү шийдвэр нь анх сонсоход бол нийтэд тийм үнцэрхэг урай лоозон популист өнгө аястай байсан тул иргэдийн зарим хэсэг нь дэмжсэн. Гэтэл энэ шийдвэрийн дараа юу болсон бэ гэхээр тухайн үед Уганда улсын жижиглэн худалдааны ихэнх дэлгүүрүүд, жижиг дунд үйлдвэрүүд, тээврийн компаниуд болон банк санхүүгийн салбарыг Аз гаралтай иргэд ерөнхийдөө атгаж байсан байгаа юм. Гэтэл энэ бүх хүмүүсийг гэнэт нэг л өдөр хөөж гаргаснаас болоод эдгээр бизнесүүд ямар ч туршлагагүй хүмүүсийн мэдэлд шилжихэд хүрчээ. Туршлагагүй мэдэлгүй хүмүүс яах вэ гэвэл мэдээж дампууруулна. Ингээд дэлгүүрүүд хоосорч, банкуд дампуурч, үйлдвэрүүд хаагдаж эхлэв. Үүний улмаас зах зээл дээр бараа таваар ховортож, инфляц аимшигтай нэмэгдэж эхэлжээ. Ажилгүйдэд газар авч, хоол хүнс хүртэл олдоход хэцүү болов. Иди Амин Аз гаралтай бизнесмэнүүдээс дээрэмдсэн тэр бүх дэлгүүр болон үйлдвэрүүдийг ямар хүмүүстэй хариуцсан бэ гэвэл ядаж худалдаа наймаа хийдэг мөнгөний эргэлтийн талаар багахан ч ойлголттой биш, харин ерөөсөө тэр чигтээ өөрт нь үнэнч байдаг армийн офицеруудын мэдэлд шилжүүлснээс нөхцөл байдал улам дордож эхлэв. Цэргийн офицеруудын дийлэнх нь өөрт авсан өнөх үйлдвэр болон дэлгүүрүүдийнхэн үйл ажиллагааг нь хангах бус ерөөсөө зүгээр задлаад зарчхав. Өөр үнэхээр яах ч билээ. Үйл ажиллагааг нь явуулах мэдлэг, туршлага, чадвар ямар ч тиймэрхүү ойлголт байхгүй хойно гэнэт өөрт нь ирсэн тэр хөрөнгийг зарж мөнгө болгохоос өөр ямар ч аргагүй. Ингээд гадны иргэдийн бизнесүүдийг дээрэмдсэн учраас Угандад гадны хөрөнгө оруулалт байхгүй болж цаашлаад барууны орнуудтай харилцаа муудаж Уганда улс олон улсын давцанд тусгаарлагдаж эхлэв. Энэ бүх эдийн засгийн дампуурлал нь яг үнэндээ Иди Амины өөрийнх нь мулхуу шийдвэрээс болсон боловч тэрээр үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Өөртөө буруу өгөхгүй тулд гадны улсууд хувилдаан хийж Угандаг дампуурууллаа. Дотоодын улс төрийн дайснууд ийм зүйл хийлээ гэх мэтээр бүх бурууг дандаа бусад руу чихэж эхэлжээ. Иргэдийн амжиргаа дордох тусам ямар үзэгдэл нийгэмд газар авах вэ? Мэдээж эсэргүүцэл тэр хэмжээгээр нэмэгдэж эхэлдэг жамтай. Түүнчлэн цус дарангуйлагч Иди Амин гадаад бодлогын асуудал дээр маш огцом, таамаглах аргагүй алхмуудыг хийж эхэлжээ. Тухайлбал төрийн эрхийг авсныхан дараах он жилүүдэд Иди Амин барууны орнуудтай тун ойрын харилцаа тогтоож эхэлсэн байдаг. Үүний тод нотолгоо гэвэл Израилийн цэргийн зөвлөхүүд Угандад ирж Угандагийн армийг сургах, нисэх хүчин болон тусгай ажиллагааны чадварыг сайжруулах чиглэлээр тусламж үзүүлсэн явдал юм. Гэхдээ энэхүү харилцаа нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. 1970-ад оны дундуур Иди Амин улсынхан гадаад бодлогыг огцом өөрчилж, өрөндийн буюу барууны орнуудаас холдож, ойрогт орнод болон социалист блокийн орнуудтай илүү ойртох стратеги баримтаж эхэлжээ. Тэрээр Ливийн удирдагч Мумар Гадафитэй дотн харилцаатай болж, Кадафигаас цэргийн болон санхүүгийн дэмжлэг авч эхэлсэн байгаа юм. Мөн зөвлөлт холбоот улс болон Зөв Европын орнуудтай харилцаагаа хөгжүүлж эхлэв. Түүний энэ бүх гадаад бодлогын өөрчлөлт нь яг үнэндээ цаагаараа бол суртал ухуулахын шин чанартай байсан нь нэг их удалгүй тодорхой болов. Тэрээр өөрийгөө колончлогчдын эсрэг тэмцэгч, Африкийн тусгаар тогтнолын бэлэгдэл гэж харуулахыг бүх чадлаараа оролдсон юм. Бүр өөрийгөө Британий эзэнт гүрнийг ялсан ялагч гэх мэтээр ард түмнийхэн дунд хүртэл зарлаж эхэлжээ. Улмаар Уганда барууны орнуудтай харилцаагаа муутгах тусам тус улсын эдийн засаг улам бүр дордож, Лив болон зөвлөлт холбоот улс зэрэг улсуудаас эдийн засгийн тусламж авахаас өөр аргагүй байдалд орж эхлэв. Тэгэлмээ цэрэг аймаар Иди Амин тогтоон барина. Харин цэргүүдэд хоол хүнс болон цалин хангамж хэрэгтэй. Яхав энэ үед Иди Амин эрх мэдэлт хит автаад хит амбицлог болчихсон бас харагддаг. Тэр өөрийгөө үргэлж дэлхийн хэмжээний тоглогч гэж харуулахыг хичээдэг болсон байгаа юм. Юмс болбол Африкийн болон Арабын орнуудын уулзалтуудад алгасахгүй оролцож, олон улсын геополитикийн асуудлаар бүр өөрт нь ямар ч хамааралгүй аз хол болж буй асуудлуудаар хурц мэдээллүүдийг хийж, өөрийнхөө нэр хүндийг өсгөж, олонний анхаарлын төвд орох гэж хичээдэг болсон харагддаг. Гэхдээ нэг их удалгүй хувь тавилан өөрөө Иди Аминыг сорив. Маш хатуухнаар сорьсон юм.
1976 онд Уганда улсад дэлхийн нийтийг анхаарлыг татсан маш том нэгэн үйл явдал болов. Энэ бол маш алдартай түүхэн хэрэг. 1976 оны 6 дугаар сард Израилийн нийслэл Тел Авиваас Парис руу нисэж байсан Францын иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг террористууд барьцаалсан ноцтой үйл явдал болсон юм. Энэ үйл явдал Иди Амины төгсгөлийг улам бүр ойртуулсан гэж хэлж болно. Онгоц барьцаалсан террористууд онгоцны чиглэлийг өөрчлөөд Африкийн зүгт нисэж Угандагийн нийслэл Кампала хотын ойролцоо орших Энтебе нисэх буудалд газарджээ. Ингээд үйл явдалд нэлээд төвөгтэй болж эхэлж байгаа юм. Онгоц барьцаалсан алан хядагчид өөрийнх нь улсын нисэх буудалд бууж байхад Иди Амин энэ явдлыг огтоосон эсэргүүцсэнгүй. Тэр онгоцны буудал дотор юу болсон бэ гэвэл барьцаалагчид зорчигчдыг улс үндэстнэр нь ялхан салхан хуваарлаж эхлэв. Ингээд Израилийн иргэд болон еврей гаралтай хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлан хорив. Энэ бол маш ноцтой онгоц барьцаалсан хэрэг болж байгаа юм. Ингээд энэ мэдээ шууд дэлхийд даяар цацагдаж олон улсын түвшний маш хурц хямрал үүсв. Үүний улмаас 1976 оны 7 дугаар сарын 3-ны шөнө дунд Израилийн тусгай хүчний анги нэгтгэгчид маш нууц байдлаар Угандагийн нутагт нэвтрээд барьцаалагчдыг чөлөөлж террористуудыг алах ажиллагаагаа шууд эхлүүлв. Гэтэл тэнд байсан Угандагийн цэргүүд барьцаалагчдтай хамтран Израилийн цэргүүдтэй буудалцаж эхэлсэн нь бүрч олныг цочруулв. Израилийн тусгай хүчнийхэн тэнд байсан дайсны талын зэвсэгт этгээдүүдийг бүгдийг нь устгаж, барьцааны хүмүүсийг бүгдийг нь Угандагийн онгоцны буудлаас цухтаалхан авч явж чаджээ. Мөн нэг мэдээллийн чанартай зүйлийг нэмж хэлэхэд энэ ажиллагааны үеэр өнөөгийн Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн төрсөн ах Йонатан Нетаньяху тусгай хүчний офицер байсан бөгөөд тэрээр террористуудтай буудалцах үеэр алагдсан байдаг. Ингээд Израилийн хийсэн энэхүү аврах ажиллагаа дэлхийн нийтээр шуугиан тарьж хүн бүхэн Израилийн тусгай хүчний чадварыг гайхан биширч эхлэв. Гэтэл энэ явдал нь нөгөө талд Иди Амины нэр хүндэд маш хүнд цохилт болон хувирав. Тэр өөрийгөө Африкийн хүчирхэг удирдагч мэтээр харуулахыг оролддог байсан ч гадаадын цэргийн тусгай анги Уганда улсад нэвтэрч амжилттай ажиллагаа явуулснаар түүний дэглэм дэндүү хэврэг, дэндүү сул болохыг дэлхийн нийтэд илчилсэн ийм үйл явдал болсон юм. Угандагийн ерөнхийлөгч Иди Амин террористуудтай нийлсэн энэ явдлын дараагаар Уганда улс олон улсын тавцанд улам бүр тусгаарлагдаж, Амины дотоод дарамт шахалт улам бүр өртөж эхэлжээ. Нисэх онгоц барьцаалсан үйл явдлын дараагаар Иди Амины сэтгэл зүй улам бүр тогтворгүй болж заримдаа галзуу мэт мэдээллүүдийг гаргах болсон. Тэрээр өөрийгөө Африкийн хаан, эрхэмдэд ерөнхийлөгч гэх мэтээр утга учиргүй байдлаар өөрийгөө өргөмжилж эхэлсэн тул үүнээс нь болоод гадны улсын томоохон хэвлэлүүд түүнийг тэдгээр үгсээр нь дамжин шоолон эвэглэж эхэлсэн байдаг. Мөн тэрээр маш олон эхнэртэй байв. Тэдгээр эхнэрүүдийн хэд хэдтэй нь өөрөө хүчээр гэрэлсэн гэх баримтуудаж бий. Эдгээрээс гадна ард түмэн туйлын ядуу амьдарч байхад Иди Амин өөрөө яг л эзэн хаан шиг амьдарч байв. Тэрээр тансаг ордонд бариудж, үнэтэй машины цуглуулга цуглуулж, ордноо тойруулаад цэргийн анги хүртэл байрлуулж, өөрийгөө хамгаалж байлаа. Нэг их удалгүй нийгэм даяар хачирхалтай яриа тарж эхлэв. Цөллөгт байсан улс төрчид Иди Аминтай ойр байгаад хэлмэгдэн шоронд орсон цэргийнхэн Иди Аминыг хүний мах иддэг байсан. Дайснуудынхан махыг идэх дуртай, мөн алсан хүмүүсийн цогцсыг элдвэр ирэмдэглэж, түүнээсээ таашаал авдаг байсан гэх ярианууд газар авч эхэлжээ. Энэ мэтээр газруу солиотой үйлдэлүүд мөн улс орныг дампууруулж байгаа явдал зэрэгс нь болоод ард иргэд түүнд бүр мөсөн дургүй болж хувирцгаав. Мөн айрмынхын дунд хүртэл итгэлцэл байхгүй болж эхэлжээ. Цэргүүд нь хүртэл түүнд дургүй болсон гэсэн үг. Ингээд бүх нийтээрээ өөрийнх нь эсрэг чиг хандлага газар авч эхэлсэн тул Иди Амин амхиндаа нэгэн мэрэгэн санаа сэтв. Тэрээр гадаадын дайсныг зохиомлоор бий болгох замаар дотоод дахь уур бухимдал, дотоодын стрессийг гаргах оролдлого хийжээ. Яасан бэ гэхээр 1978 онд Угандагийн айрам хурш зэрэгэлтэй Танзани улсын хэвийг генет давтлан орж Кагера гэх бүс нутгийг эзлэн авснаа зарлав. Ямар ч дайрах бодит шалтгаан байхгүй байхад тэрээр төрүүлж дайрчээ. Үүнийг тайлбарлахдаа бас эх орноо хамгаалж байна гэж тайлбарлав. Гэвч Иди Амин хамгаалах бус харин өөрөө төрөмгөлөл үлдэж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байв. Иди Амины энэхүү гинтийн үйлдэлээс болоод Танзани улс маш богино хугацаанд хариу арга хэмжээ авч зэвсэгт хүчнээ дайжлан сөрөг довтлохоо хийв. Дайны эхний үед Угандагийн айрам тодорхой хэмжээний ялалт байгуулж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал өөрөөр эргэж эхлэв. Угандагийн цэрэг сахилах бат султай цэргийн логистик муу
Ур чадвар тааруу байснаас болоод нөхцөл байдал эвгүтэж эхлэв. Мөн үүн дээр нэмээд Иди Аминаас болоод эх орноос оргон зугтсан мөн түүнээс болж Танзанд цөлөгдсөн олон тооны Уганда хүмүүс Танзаны айрамтай хамтран тулалдаж дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Үүнээс болоод Угандагийн айрам ялагдал хүлээж Танзаны зэвсэгт хүчин бүр Угандагийн нутагт төрөн орж ирэн нийслэл Кампала хотыг нь зөрүүлээд бүслэн авав. Нэгэнт ялагдах нь тодорхой, эзлэгдэх нь тодорхой болж эхэлжээ. Энэ үеэр Иди Амин нөхцөл байдлыг нэгэнт ойлгож, эх орноо нин даруй орхиж, шууд Вив улсад очиж, Вивээс цаашлаад Сауди Араб руу зугтсан байдаг. Хамгийн хачирхалтай Сауди Арабын засгийн газар түүнд улс төрийн оргонол олгож, улс төрийн үйл ажиллагаанд дахин оролцохгүй гэдэг ганцхан нөхцөлтэйгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж, Сауди Арабад амьдрах бүхий л зардлыг нь даахаар болсон юм. Ингэж нэгэн үе ард түмнийг айлгаж, алж хядаж байсан дарангуйлагч генетикэн маш нам гүм бараг мартагдсан шахуу амьдралын хэмнэлд шилжэв. Тэр Жидда гэдэг хотод гэр бүлийн хамтаар амьдарч, олон нийтээс аль болох хол байхыг хичээдэг болов. Мөн маш цөөн тохиолдолд сэтгүүлчдэд ярилцлага өгдөг байв. Тэрээр хожим дурсан хэвэгтэй бол өөрийн хийсэн үйлдэлүүдэд огтоосон харамсдаггүй. Харин ч өөрийгөө Угандаг хамгаалсан эх оронч гэж үздэг болохоо Сауди Арабад амьдарч байх үедээ хэлсэн юм. Мөн Иди Амин хэд хэдэн удаа Угандад буцах хүсэлт гаргасан ч Угандагийн эрх баригчид түүнийг хүлээж авахаас татгалздаг байсан учраас эх орондоо очиж чаддаггүй байв. Ингээд 2003 онд энэхүү аимшигтай дарангуйлагч Иди Амин Сауди Араб улсад өвчтний улмаас эмнэлгийн орон дээр 78 наснда таалал төгсжээ. Түүний үхэл хүмүүст харуулсал бус. Харин эсрэгээр маш олон хүмүүст баярын мэдээ мэт хүрв. Ялангуяа Угандагийн иргэдэд. Гэхдээ хамгийн онцгүй нь энэхүү аимшигтай алуурчин хизээч шудрах шүүхийн өмнө зогсоогүй. Өөрийнхөө хийсэн харгислалын төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй юм. Харин ч Сауди Арабид тусгай хангамжинд ор амьдарсаар байгаад нас барсан байдаг.